Чи улс төрийг сонирхохгүй байж болно. Гэхдээ улс төр чамайг оролдох болно гэд намайг оролдоод ороод ирж байгаа байхгүй юу. Тухайн хөрс шорооны 20% нь ердөө уран, 80% нь химийн хог хаягдал болж хувирнаа гэсэн үг. За ингэж өдөр бүр ураантай ингээд хүрэлцээтэй олон 10 жил ажиллаж амьдарч байсан мөртлөө харьцангуй урт насалсан 66 нас. За сайн байцгаана уу? Дебра байна. Миний шинэ бичлэг тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр юу ярих гэж байгаа вэ гэхлээр одоо миний энэ бичлэг байна л да. Японоос Франц руу Япон визийн драма гэд энэ бичлэгэн дээрээ Японоос Франц руу ирэх хооронд визний ямар асуудлууд тулгарсан гэх нэг жижиг сэзэг визний асуудлын талаар ярьсан бичлэг байгаа. Тэгтэл энэ бичлэгэн дээр маань нэгэн хүн ингэж комент хийсэн байна. Тэнэг Франц руу хизээж очихгүй Монголд уран амхах гэж байгаа хогийн уулас гэсэн байна. Нөгөө юу гэдэг вүлээ? Чи улс төрийг сонирхохгүй байж болно. Гэхдээ улс төр чамайг оролдох болно гэд намайг оролдоод ороод ирж байгаа байхгүй юу? Зүгээр нэг чаавас нэг жижиг сажиг визний асуудал ярьсан бичлэгэн дээр маань ингээд урааны талаар дурсаад ороод ирлээ. Тэгээд өөрийнхөө хэмжээнд урааны талаар хайж судалсан зүйлээ хуваалцъя гэж бодож байна. За уран гэж юу вэ? Википедиа дээр бичснээр уран нь цайвар саарл өнгөтэй хялбар боловсруулагддаг харьцангуй зөөлөн агаарт эслэр бүрхэгдэн харалдаг металл гэсэн байна. За энэ бол ингээл яг нэг одоо энэ зураг дээр харагдж байгаа шиг юм чулуу юм байна. Яг харагдаг чулуу шиг юм металл юм байна. За уран хэр аюултай юм бэ гэж судалж үзлээ. Тэгсэн чинь уран газрын хөрсөнд шингэх гэж айжмаар задрахта өөрөөсөө радон хий гэж цацраг идэвхт бодис ялгаруулдаг юм байна өөрөөсөө. За ураанаас ялгаруулдаг энэ цацраг идэвхт бодис нь өөрөө аюултай юм байна. Энэ радон хийгээр та хэрвээ өдөр бүр олон 10 жил амьсгалбал хоолын хорт хавдар, цусны хорт хавдар, уушигны хорт хавдар зэрэгчнүүдээр өвчлөх магадлалтай. За энэ радон хийний хор уршигын талаар ярихын сацуу бид нэгэн хүнийг дурсахгүй байхын аргагүй. Мари Кюри гэж эрдэмтэн байгаа. За хүүхэд залуучуудын нэвтрэх төлөвийг уншиж байсан бол та бол энэ хүнийг бол санах байх. Энэ эмэгтэй болохоор дэлхийн хамгийн анхны Нобелийн шагнал хүртсэн эмэгтэй. Хүртэхтэй бүр 2 удаа Нобелийн шагнал хүртсэн байдаг. За энэ эмэгтэй нь болохоор Польш гаралтай Франц эрдэмтэн химж физикч хүн байгаа. За энэ хүн болохоор 1867 оноос 1934 оны хооронд амьдарсан. Нийт 66 насалсан. За энэ эмэгтэй нь хамгийн анх ураныг янз бүрийн туршилтанд лабораторид оруулаад цахилгаан станцад ашиглаж болох боломжтойг анх нээсэн хүн юм аа. За энэ хүн болохоор уран гэдгийг ураанаас дээр ялгарч байгаа радон хийн ямар их аюултай хор уршигтай гэдгийг мэдлгүйгээр шууд ингээ гараараа хурж исэн. Тэгээд баг 7 хон халгүй одоо нөгөө ковидын үе чинь хамгийн ойр дотн ярилцсан хүмүүсийг ч ойрын хавьтал гэж нэрлэдэг штэ. Яг түн шиг ураантай бол ойрын хавьтлаар ингээ хүрэлцээний байдалтай өдөр бүр ямар ч хамгаалтын хувцсгүй яг л ингээ ийм энгийн хувцтай яг би маус ингээ барьж байгаа шиг энэ урааны ингэж бариад ажилдаг байсан байгаа ойрын хавьтлаар гэсэн үг. За энэ Мари Кюри гэдэг эмэгтэй нь болохоор ингэж өдөр бүр ураантай ингээ хүрэлцээтэй олон 10 жил ажиллаж амьдарч байсан мөртлөө харьцангуй урт насалсан 66 нас. Энэ бол бараг л монголчуудын дундаж наслалтай бол бараг л ойролцоо нас тийм үү? За тэгвэл одоо интернетээс хайгаад хараад үзье. Монголчуудын дундаж наслалтын талаар тийм. За 2022 оны байдлаар монгол хүний дундаж наслалт 71.3 байна. Тодорхойлбол эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь 67.3. 67. Нэг насны зөрүүтэй. Харин эмэгтэйчүүдийн 76.7 байгаа. Бөгөөд зөрүү 9.4 жил болжээ гэсэн байна. За тэгэхээр ураанаас ялгарч байгаа энэ радон хийгээр бол хордох нь хордноо. Гэтэ ер нь бол насны бөксөнд хорт авдраар өөд болно л гэсэн үг юм байна, тийм үү? Мари Кюри гэдэг эмэгтэйн талаар дурслаа. За одоо орчин үед болохоор урааныг яаж олборлдог вэ гэвэл мэдээж зориултын маск, тоног дөхөөрөмж, тусгай зориултын багжаар олборлноо. Тэгэхээр энэ бол ерөөсөө тийм өвчлөх эрсдэлт бол барыг орохгүй гэсэн үг ээ. Уран өөрөө ингээд аюул нь бага гэд ингээд үзэж байгаа боловч байгалийн үзмжинд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг том асуудал гарч ирнэ.
ураныг яг олборлох газрын яг хэр гүнд байгаагаас шалтгаалаад маш том цооног тийм том ангал үүсгэж нүх ухах юм уу? Эсвэл бага зэргийн ангал одоо том ангал бага зэргийн ангал гэж хоёр янзын одоо нүх ухах нь шүү дээ. Хэрвээ газрын бүр хит гүнд биш гүйхэн хэрвээ шууд олборлох боломжтой бол маш том ангал ухаад тэгээ шууд ингээд ураныг олборлоод авчнаа. Харин уран хитрхи гүн гүнзгий байх тусмаа газрын гүн рүү уран руу ойртож олборлохын тулд түнэл ухнаа. Маш нарийн түнэл ухаж уранд ойртох хэрэг гарнаа. За тэгэхээр Монголын маань онгон дагшин байгальд болохоор ямар хор уршигтай юм бэ гэхлээр өнгө үзэмжинд нэгдүгээрт муу гэсэн үг. Тэгж маш том ангал нүх ухаж бий болгоно гэдэг маань өнгө үзэмжинд маш муугаар нөлөөлнө. За тэгээд тэр тухайн түнэл ухаж ураныг олборлох үед тэр радон хийгэр яг тухайн түнэл дотор амьсгалж байгаа хүмүүст аюултай. Тийм учраас яг тухайн тэр түнэлийн хажууд давхар бас нэг тийм цооныг яндан бүхийн нүх ухнаа. Тэгээ тухайн нүх нь болохоор агааржуулах систем гэсэн үг. Тэгээ тухайн радон хийг доод шууд нүхнээс шууд агаар руу цацнаа гэсэн үг. За тэр газрын гүндэх уурхад ураныг олборлож явах үед тэр агааржуулах системийг ашиглана гэж би тайлбарласан. Энэ нь болохоор тийм аюулгүй. Яагаад тэгэхээр агаар замхарж алга болохгүй гэсэн агаарын мандал руу явнаа. Тийм учраас энэ бол тийм аюулгүй. За ингээд ярингууд яг одоо үзэж байгаа та бүхэн Чернобылийн талаар бодож иж магадгүй. Тэр агаарт замхарсан тэр хорт хийгээр амьсгалсан Чернобыльд байсан олон мянган хүмүүс өвчилж нас барсан гэх. Энэ уран олборлолт болон тэр Чернобыль хоёроо юугаар ялгаатай юм бэ гэхэлэр Чернобыльд болохоор атомын цахилгаан станц дэлбэрсэн юм аа. За тийм учраас тэр нь болохоор цахилгаан станцад бүр ингээд уран өөрөө дэлбэрчихсэн учраас аюултай гэсэн үг. За энэ уран олборлох үед болохоор уран дэлбэрэх аюул байхгүй зөвхөн ураныг ингээд ялгаруулж гаргаж авах л үйл явцыг хэлээд байгаамаа. Тэгэхээр Монгол Франц хоёрын гэрээн дээр болохоор зөвхөн уран олборлох гэсэн заалт байгаа. Монголд бол ерөөс атомын цахилгаан станц барих гээгүй. Хэрв зөө Монголд атомын цахилгаан станц барих юм бол харин эсвэргээрээ энэ нь Монголд хэрэгтэй авууштай зүйлээ. Яагаад гэвэл манай Монгол улс тогоо үргэлж гадны улсаас авдаг шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдийнх нь тогийг ядаж үйлдвэрлэдэг болно гэх юм бол харин эсвэргээр энэ чинь авууштай зүйл болно гэсэн үг. Тэгэхээр Монголд атомын цахилгаан станц барихгүй учраас Чернобыль шиг зүйл бол болохгүй. Ингээд тайлбарлангууд уран аюулгүй юм шиг ойлгогдноо. Тэгэхээр ураныг ухах үйл явц аюулгүй гэж ойлгож болох уу? Ураныг газрын хөрснөөс гаргаж авахын тулд ерөнхийдөө байгальд янз бүрийн хэлбэрээр байгаа л да уран. Яг нэг ийм том чулуун хэлбэрээр, ийм ч хэлбэрээр маш жижиг үүрмэг янз бүрийн хэлбэртэй байгаа. Тэдгээрийг ухаж гаргаж авахын тулд уран байгаа гэсэн илрүүлсэн газрынхаа бүх шорыг ухаад малтаад авчнаа. За тэгээд тухайн тэр ухаж малтаж авсан шорооны ердөө 20% нь уран байдаг байгаа. Түүнийг яаж мэддэг юм бэ гэхлээр яг тэр газрын хөрснөөс гаргаж авсан шороог химийн бодистой хольж, химийн бодистой усаар хольж хутгаж шигшиж тухайн хөрс шорооноос ураныг ялгаруулж авнаа. За тэгэхээр тухайн хөрс шорооны 20% нь ердөө уран, 80% нь химийн хог хаягдал болж хувирнаа гэсэн үг. За тэгэхээр тухайн ураныг шүүж ялгаруулахад ашигласан тухайн ус өөрөө аюултай болж хувирнаа. За тухайн усыг шууд голын усанд хийвэл заас шууд нас барна, үгүй бол заагсны үржлийг хаана аюултай. За яг уран өөрөө аюулгүй ч гэсэн ураны газрын хөрснөөс ялгаруул салгахад ашигласан тэр химийн хорт бодисууд нь өөртөө аюултай. Тэгэхээр бид юун дээр анхаарах ёстой вэ? Монголын ард иргэд бид хамгийн нэгдүгээрт хоёр том гүрний дунд оршиж байгаа эдийн засгийн хувьд асар том хамааралтай байгаа нөхцөл байдалд 3 дахь орны эдийн засгийн хөрөнгө оруулалт бидэнд маш том чухал үүрэгтэй. Энэхүү хөрөнгө оруулалт Монголд минь маш хэрэгтэй. Монголын хөгжилд тус нэмэр болно. Шинэ технологи, шинэ боловсрол, шинэ ажлын байрнууд Монголд минь бий болно. Тэгэхээр бол энэ бол алдаж болохгүй боломжоо. Цаашлаад хэрвээ Монгол атомын цахилгаан станц хэрвээ барих боломжтой болох юм бол энэ Монголд бүрч ашигтай болно. Гэвч яг одоогоор энэ гэрээ зөвхөн уран олборлох гэрээ байгаа учраас атомын цахилгаан станцыг одоохонд бол мөрөөдөөд чирэггүй байхаа. За тэгэхээр Монголын ард түмэн бид юун дээр анхаарах ёстой вэ? За энэ Монгол Францын хамтарсан ураны гэрээн дээр гэрээний нөхцөл, уран олборлох үйл явц яг ямар шатанд явж байгааг Монголын ард түмэнд харуулсан ил тод шилэн байдал чухал юм аа. Энэ шилэн ил тод байдалд юу тусгасан байх ёстой вэ гэвэл байгаль орчны аюулгүй байдлаа. За би дөнгөж сая дурдсан газрын хөрснөөс ураныг ялгаруулж авахын тулд нийт 80% хөрсний хог хаягдал гарч ирнэ. За
энэ хог хаягдал, энэ химийн урааныг ялгаруулж авахд ашигласан химийн хог хаягдлыг хэрхэн зохицуулах вэ? Байгаль ээлтэй системээр энэ хог хаягдлыг яг хайж чадаж байна уу гэдгийг Монголын ард иргэд бид хянах ёстой юм аа. За түүний дараа хоёрдугаар хянах ёстой зүйл нь яг уурхайн гүнд яг голомт дээр нь ажиллаж уурхай олборлох ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал яг зохих ёстой хяналтын байгууллагаар нь хянуулсан тохиромжтой, зохистой хувцас байж чадах уу? Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага тусгай байгууллагаар хянуулах ёстой. Ямар нэгэн хин нэгэн дарга шат шатандаа мөнгө идээд голомт дээр нь ажиллаж байгаа ажилчдын хувцас хэрвээ хямдхан ямар ч чанаргүй хувцас байх юм бол энэ бол голомт дээр ажиллаж байгаа ажилчдын амь насанд зан хийлнэ гэсэн үг ээ. Тэгэхээр хоёрт нь бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангасан байдлыг жилэн тод байдлаа бид шаардлага тавьж хянах ёстой юм аа. Гуравдугаарт бас нэг анхаарах ёстой зүйл нь болохоор тухайн гэрээ ард иргэдэд ойлгомжтой эл тод байснаар Монголын талд ээлгүй нөхцөл байсан уу? Хэрв зэ байгаад Монголын талд түүнийг нь хахуул аваад нуугаад мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байна уу гэдгийг бас хянах ёстой юм аа. За ийм гурван зүйл дээр анхаарах ёстой юм аа монголчууд бид. За тэгээд миний бэлтгэсэн бичлэг энд хүрээд өндөрлөж байна. За бичлэгийг маань хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд таалагдвал лайк дараарай. За тэгээд миний бэлтгэсэн энэ бяцхан мэдээлэл та бүхэнд тусалсан гэж найдаж байна. За тэгээд хамгийн чухал нь subscribe даш намайг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.